100 наслаараа нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар 0-3 насны хүүхдийн зохилон тохиолдох өвчлөлүүдийн талаар мөн хүүхэд өвчлсөн тохиолдолд авах арга хэмжээ болон эмчийн зөвлөмж зөвлөгөөг хүргэж байна. 0-5 насны хүүхдийн өвчлөл өвлийн саруудад эрс нэмэгддэг. Бага насны хүүхдэд ихээр тохиолддог амьсгалын замын халдварт өвчин, суулгалт, чихрийн өрөвслээс гадна хүүхдийн суур эмгэг болох сулдаа, цус багтаал, тураал, шимэг чорхон халдварууд хүүхдийг өвчлөмтгий болгоход гол нь нөлөөлж байна. Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар 0-5 насны бүх хүүхдэд их хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг нээн хүүхдийг ихэнх хөвлөд байхаас нь хянаж шаардлагатай үед зохих арга хэмжээг авч байхыг эмч мэрэгчлэтнүүдэд үүрэг болгон ажиллаж байна. Хүүхэд өвчлөхөд бол олон хүчин зүйлбэл нөлөөлж байдаг, тийм ээ. Хамгийн нэгдүгээрт бол хүрээлэн байгаа орчны нөлөө, тэр идэж байгаа хоол хүнс, тэгээд яхаа вөхөр тэр хүүхдийн удмын байдал, тэгээд эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, тэгээд яхаа вөхөр эмч мэрэгчлэлний чадвар, тэгээд хүүхдээ хэр зэрэг тэр их асран хамгаалж байгаа юм. Бүр цаашлаад хэлбэл улсын эдийн засгийн хөгжил ямар байгаатай ч энэ хүүхдийн өвчлөлвөл хамааралтай байдаг. Гэтэл бас эхчүүд бол хүүхэд өвдөхөд бол зөвхөн эрүүл мэндийн байгууллагаас шалтгааллах юм шиг бас тийм ойлголттой байдаг. За хүүхэд бол яагаад тийм өвчнөд амархан нэрвэгддэг юм бэ гэвэл хүний бие бол альва вирус, бактерийг гаднаас нэвтрүүлэхийг хориглодог дархлааны систем гэж байдаг. Тэр системийн хөгжилдүүл хүүхэдэд гүйцэд хөгжиж чадаагүй байдаг нэгдүгээрт. Хоёрдугаарт бол яах вэ гэхээр янз бүрийн таагүй нөхцөлд хүрээлэн байгаа орчны таагүй нөхцөлийг бол хүүхэд яах нь тэрийг бол дэвсвэрлэх чадвар их сул байдаг. Гуравдугаарт нь бол яах вэ гэхээр тэр хүүхэд бол заавал асран хамгаалагч нарын үйл ажиллагаатай холбоотой байдаг. Амьсгалын замын өвчлөл, томоотос өвчний үед хүүхдэд илрэх шинж тэмдгүүд, ханиалгах, халуурах, хоолой суух, хоолн дургүй болох зэрэг шинжүүд илэрнэ. Нэлээд бага насны хүүхдэд зомглон тохиолдох өвчин гэдэгт болвол амьсгалын эрхтний өвчлөлүүд, гэдэс хотоодны өвчлөлүүд, за мөн янз бүрийн тууралтад халууралтай вирусээр үүсгдэг өвчнүүд, за хоол тэжээл асаргаатай холбоотой суур өвчнүүд, ийм өвчнүүдээр бол бага насны хүүхдүүд бол их өвддөг. За энд бол яах вэ гэхээр томуу тус өвчнийг мэдж байгаа. Томуу тусд бол улиралчлалын байдалтай байдаг. Жишээл бол 10 сараас 4 сарын хүртэл бол томуу тусад өвчин илбэг байдаг. Ингээд бол ихэвчлэн 5 хүртэл насны хүүхдүүд бол өвддөг. За хоёрдугаарт нь бол суулгалт өвчин байна. Суулгалт өвчин бол зуны улирлуудад бас ихэвчлэн гардаг. Гэхдээ суулгалт өвчнийг үүсгэдэг вирусүүд бол байдаг. Тэр вирусүүд байдаг учраас ер нь бол жилийн 4 улиралдаа суулгалт өвчин бас тасрахгүй гарах хандлага ажиглагдаад байгаа. За 3 дугаарт нь бол тэр янз бүрийн тууралтад вирусээр үүсгдэг тийм өвчнүүд бол бас өвөл хаврын улиралд ихэвчлэн жонглон гарч байна. За энэ дээр бол чих хамар хоолой, тийм ээ, өвчнүүд бол бас нэлийн илбэг байдаг. Тэгээд суур өвчнүүд гэдэгт бол архит өвчин, цус багталт, хүүхдийн тураал гэж хэлээд байдаг, жин багтай өсөлт хөгжилт зогсонгох ийм өвчнүүд элбэг тохиолдож байна. Хүүхдэд дээрх шинж тэмдгүүд илэрвэл та хүүхдэд доор хасаргааг үзүүлээрэй. Ойр ойрхон багаар шингэц сайтай шүлтэй хоол өгөх.
Айнс чацарга нь үзэмний шүүс, хярам зэрэг уух зүйлийг өдөр өдрөөр сэлгэж өгөх. Халуурсан тохиолдолд халуун буруулах эмийг хүүхдийн насанд тохируулж эмчийн завраар өгөх. Хэрвээ дээрх шинж тэмдгүүд хүндэрвэл хүүхдэд яаралтай эмнэлэгт үзүүлж эмчийн зөвлөгөөг дагаарай. Ханиад томоогоос эхлээ тийм ээ. Амьсгалын эргэтэн гэдэгтээ ямар эргэтнүүд орох вэ гэхээр хамар, одоо залгуур, хоолой, тэгээд гуурсанцар, уушиг гэдэл орно. Тэгэхээр энэ эргэтнүүдийн одоо өвчлөлийг л амьсгалын эргэтнүүдийн өвчин гэж нэрлэдэг байгаа юм. Энийг тус тусад нь одоо нэг нэгээр нь ярихад бол бас нэлээх цаг орно. Тэгэхээр энэ өвчнүүдийн үед ихэвчлэн гардаг шинжүүдийг хилээд энэ өвчнүүдийн үед ер нь гэрээр эцэг их яг ямар арга хэмжээ авах ёстой юм бэ гэдэг талаар одоо ярилцъя. За томоо тус өвчин болон одоо энэ гуурсанцар уушигны өвчнүүдийн үед бол бага насны хүүхдэд бол зөнгөлөн тохиолддог шинж нь гарах илэрх шинж нь бол яхав вэхээр ханиалгах тийм ээ, халуурах, хоолойн сөх, биеийн тавгуулах, хоолонд нь дургуйцах, нялх бүр одоо хөхүүл насны хүүхдүүд бол хөхөндөө дургуйцах, тайван бис чучрамтгай болох. За ийм шинжүүд бол давмгаалж гарнаа. За ийм шинжүүд гарсан үед бол яах вэ гэхээр ер нь энэ нэг нас хүртэлх, ялангуяа нэг нас хүртэлх хүүхдийг бол таамгаар гэртээ эмчлэхээс илүүтэй өрхийн эмчвэл байгаа. Өрхийн эмнэлэг бол үн төлөөргүй яг та нарын оршин байгаа нутаг дэвсгэр чинь байрлчихсан ийм өрхийн эмнэлгүүд байгаа. Тийм учраас өрхийн эмнэлгээс эмнэлэгтээ очиод эмчээсээ зөвлөгөө авч эмчилвэл илүү үр дүнтэй. Суулгалт өвчний хөнгөн хэлбэрт гэрээ нөхцөлд хүүхдтэй доор хасаргааг үзүүлээрэй. Хамгийн түрүүнд хүүхдийн шингэнийг нөхөх. Ингэхдээ буцалсан ус хярам зэрэг элдв хурцамт өнөргүй шингэнийг багаар ойр ойрхон уулгах. Шингэн сэлбэх давсыг зааврын дагуу найруулж суулгалт бүрийн дараа багаар ойр ойрхон хоолны халбгаар уулгах. Хүүхдийн иддэг хоолыг шинээр бэлтгэн бүлээнээр нь өгөх. Эмчийн зөвлөгөөгийн антибиотик болон бусад эмийг дур мэдэн өгөхгүй байхыг зөвлөж байна. Суулгалт өвчний гол одоо аюултай нь бол яах вэ? Богино хугацаанд хүүхэд ус давсаа алддаг. За тэр хүүхэд ус давсаа алдаж байна уу гүрүү гэдэг нь одоо эцэг эхэд яаж мэдэгдэх вэ гэхээр хүүхэд ерөөсөө ойр ойрхон суулгаад бөөлжүүд эхлэх юм бол шингийн юм нэхэж уугаад эхэлдэг. Ерөөсө шингийн юм руу тэмүүлээд шингийн юм нэхэж уугаад шингэнд илүү дурлаад эхэлдэг. Тэгхийн бол энэ хүүхэд яах вэ? Шингэнээ алдаж байна гэж одоо эцэг их ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол шээс нь одоо бас хайцсангуу одоо багасаад эхэлдэг. Хүүхэд бол одоо нэг нас хүртэл хүүхдүүд бол өдөрт олон удаа шээдэг шүү дээ. Бүр нэрээ хүүхдүүд бол өдөрт бараг 10-аас одоо дээш удаа шийдэг тийм ээ. Тэгээ шээс хайцсангуу багасаад байна. За тэгээд уруул ам номголтоод одоо нилээн их алдаад ирэх юм бол зулаа энтер хонхоогоод иймэрхүү шинжүүд гараад ирнэ. Тэгэхээр заавал тэр шинжийг гарахыг хүлээгээд байх хэрэггүй. Хүүхэд хэрвээ олон дахин одоо суулгаад байх юм бол хариуцсан одоо тэр өрхөөхөө эмчид үзүүлнэ. Салхин цэцэг өвчний хөнгөн хэлбэрийн үед гэрээ нөхцөлд доор харах хэмжээ хүүхдэд үзүүлээрэй. Дур мэдэн антибиотик өгөхгүй байх. Тууралт гарсан хэсэгт метлийн түрхэх. Халуурсан тохиолдолд халуун буруулах эмийг хүүхдийн насанд тохируулж өгөх. Хэрвээ хүүхэд өндөр халуурч шигүү тууралттай байвал яралтай харьяа өрхийн эмнэлэгтээ хандаарай. Тууралт халууралтай өвчнүүд бол одоо бага насны хүүхдэд өвөл хаврын өвлөлүүд бол зөнглөн бас тохиолдож нэмэгддэг. Энэ өвчнүүдийг бол вирусүүд ч үүсгдэг. За янз бүрийн халдварт өвчнүүд бас байгаа. За энэ дээр бол одоо Улаанбаатар хотын хэмжээнд бол улаанууд бас бай. Тэр бол одоо халуурдаг, туурдаг тий салхин цэцэг байна. Тэр бол бас халуурдаг, туурдаг. Гахан хавдар гэдэг өвчин байна. Тэр бол яах вэ гэхээр ирүүн юу жихний одоо орох тийм ээ. Ирүүнд орох тэр булчирхайнууд одоо гэмтснээс болоод хавддаг тийм ээ. Нэг талын юм уу нийлээд нэг тал нь тэгээ дараа нь хоёр тал нь ингээд хацар нь хавддаг одоо ийм хацар тэр булчирхайнууд цэцнээс хавддаг халуурдаг ийм өвчнүүд байгаа. Эдгээр өвчнүүдийн үед одоо ямар арга хэмжээ авах вэ яахын талаар бас
зөвлөе, тийм ээ. За салхин цэцэг бол их вирусээр үүсгдэг. Herpes гэдэг вирус байдгийг тэр одоо вирусын группийн вирусээр үүсгдэг ийм өвчин бага насны хүүхдүүдэд бол одоо их тохиолддог. Ялангуяа одоо 3-аас одоо 7 нас ч юм уу, тийм ээ. Энэ насныханд нь хөвчлэн одоо өвчл бол арай өндөр байх хандлага байгаа. Д-аминдемийн дутагдлаас сэргийлж, архит болон бусад өвчнөөс сэргийлэхийн тулд зуны улиралд хүүхдэд нарны малгай өмсгөн, гар хөлийг нь ил гаргасан хувцас өмсгөж 20-25 минут наранд гаргах нь хамгийн үр дүнтэй юм байна. Архит гэдэг өвчин нь ямар өвчин юм гэхээр хүүхдийн одоо хоол хүнсэнд витамин D, кальц дутснаас ясны системд болон яс одоо тэгээ бүх эргэтийн системд ер нь нөлөөлдөг. Ихэвчлэн яс зөөлрөх, яс морих, арга яс өөрчлөгдөх ийм хэлбэрээр одоо илэрдэг өвчнийг архит өвчин гэдэг нэрээр авч үзэж байгаа. Гэхдээ архит өвчин бол зөвхөн одоо хоол унд одоо асаргаа сувилгаатай холбоотой үүсэх энгийн архитаас гадна бас удамшлын одоо гаралтай өвчнүүдийн үед яс зөөлрөх, тийм ээ, фосфор одоо алдснаас үүсдэг ийм удамшлын өвчнүүд бас байдаг. Архитаар өвдөж байгаа хамгийн ихний шинж нь яах вэ гэхээр хүүхдүүд тайван биш чочромтгай болно. Энэ нь бол яг кальц багцтай холбоотой янз бүрийн одоо бас тийм ханы том хүрээгүй байхад одоо татах энэ төр одоо нэлээд их кальц багс бол бас татах. Бүр их кальц багс бол одоо богино хугацаанд одоо төнк одоо агснаас болж одоо амьсгал богдох энэ төр шинжүүд бол ус гардаг тий. Энэ бол ховор тохиолдолд ихтэй гарч болно. За тэгэхээр хөлөрдөг унтах хөхөө буюу угжаа хөхтөө дох гэсгээрээ одоо хүйтөнгөсөн чи харна. За тэгээд унтахтаа болохоор даг згсгээрээ хөлрөөд бүр нэлээд их одоо архит нэлээд хүндрэх явцтай байвал дэр нь орох, үс нь унах, дагзны үс нь халцрах, шээс нь үнэртэй болох. Тэгээд ийм шинжүүд бол давын өмнө гардаг. Энэ одоо шинжүүд гарах юм бол одоо эхчүүд бол хүүхдээ архит өвчнөр өвдөж байгаа байна гэж үзээд эмчтэй яаралтай үзүүлээд тэгээд эмчилгээний тунгаар Д-аминдем авах ёстой. Мөн Д-аминдемийг өрхийн эмнэлгээс төлбөргүй өгч хүүхдийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж байна. Архит өвчин нь кальцийн дутлаас болж үүсдэг. Тиймээс цагаан эдээ хүүхдэд өдөр тутам хэрэглүүлбэл кальцийн дутагдлаас хүүхдээ бүрэн хамгаалж чадна. Улс орнуудад хүүхдийн өсөлт хөгжилд одоо ямар явагдсан талаарх тэмдэглэл хийх зорилттой ийм одоо эрүүл мэндийн дэвтрүүд байдгийн байна. Манай улс бол 2010 онд бол эрүүл мэндийн сайдын 34-р тушаалаар их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэсэн ийм дэвтрийг бол одоо гаргасан. Энэ дэвтрийн гол ач холбогдол нь яах вэ гэхээр тэр их одоо жирэмсэн болонгуудаа л энэ дэвтрийг аваад тэгээд энэ дэвтэр дээр тэр жирэмсэн ихэд одоо бие организмд нь гарах одоо гол шинжүүд тэрний үед одоо яаж өөрийгөө хоолунд одоо тэгээд хувцаслалт ажил амралтаа зохицуулах уу, за хүүхдээ одоо төрөхөд яаж бэлтгэх үү, төрсөн хүүхдээ яаж асрах уу, хүүхдээ одоо яаж хөхүүлэх үү, тэгээд хүүхдийн өсөлт хөгжилтийг яаж өөрөө зөв явагдаж байна уу юу гэдгийг өөрөө яаж мэдхийн те, их нь өөрөө яаж мэдхийн. За тэгээд л ямар вакциныг хэдэн сартай үед нь хийлгэхийн. Ер нь л хүүхдэд л одоо эрүүл мэндийн байгууллагаас одоо үзүүлдэг тусламж үйлчилгээнүүдийг бүгд энд бичсэн. Хүүхдийн эцэг их мэдэж байвал зохих, хүүхэд асрах, одоо хооллох талаар бүх зөвлөгөөнүүдийг багтаасан ийм дэвтэр байгаа юм аа. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэж монголчууд ярьдаг. Ямар ч эцэг их хүүхдээ өвчлүүлэхийг хүсэхгүй мэдээж. Нийгэмд хүүхдийн өвчлөл их байгаа учраас таны хүүхэд өвдлөө гэхэд хүүхдэдээ үзүүлэх анхан шатны мэдлэгтэй байх нь чухал юм аа. Та манай нэвтрүүлгээс багч гэсэн мэдлэгтэй болж үлдсэн бол манай нэвтрүүлгийн зорилго биелж байгаа гэсэн үг ээ. Бидэнтэй байсан танд баярлалаа. Та 100 наслаарай.